За сайн байцгаана уу. Яг өнөөдрийн энэ дугаар яг ярьж байгаа энэ хэсгийг бол би бол одоо яг илүү уруу суугийн сонсогчд сонсогчдоос ирсэн сэтгэл шаардлага, хараал, ерөөл те бүх комментэнд ерөөхдөө хариулаад явъя гэж бодож байна. За шүлсний асуудал бол маш их яригадаад удаж байгаа. За та ингээд ярьж их үедээ те айгүй муухай шүлсээ залгиж байна. Энэ маш муухай бүдүүлэг байна гэжсэн. За энэ бол одоо энэ яа харахгүй илүү уруу суугтай одоо тийм ээ илүү контентыг сайжруулах, цааш одоо контентэд илүү сайжрах талын үйл ажиллагаа учраас би энэ дээр анхаарад явж байгаа. Энийг бол засаад явж байгаа. Та бүхэнд одоо маш их баярлалаа гэж хэлмээрээ зөв шүүмжлэл ирсэн. За зарим хүмүүс бол намайг комент хэсэгт бол айгүй хараасан байлаа, элдв дээр хэлсэн хараасан. За ингээд тэр Gmail хаягийг хараад хахад бол дандаа л залуу хүмүүс л байлээ л дээ. За яг их ч нь бол одоо энэ зэргийн хараалын үгийг бол ер нь дагаад даваад гарчих хэмжээнд насанд хүрсэн гэх юм уу та. Уусаал тэгэл нэг 20 гарцсан давлуу насны дээрээ хүн хинт чинь тэгэл явж л байдаг, шүүмжилж л байдаг. За зарим хүмүүс болохоор одоо энэ илүү уруу сувгийг үнэхээр үзэн ядж байна, хаагдасаа гэж боддгоо. Айгүй муухай ам амаа зуурж ярих юм а. Ямар байлаар удаан ярьдаг юм бэ? Яг л нэг үлгэр ярьж байгаа юм шиг ярих юм а. 40 50 гарцсан авгаа гэж бодсон. Тэгсэн чинь залуу хүн байсан байлаа гэд ярьсан байлаа. За үүн дээр бол би хэлэхэд бол за миний ярианы өнгө бол ерөөсөй байглас заяасан дууны өнгө мэл энэ шүү дээ. Тийм учраас би таны оюун тархинд ч юм уу таны одоо тэр таашаалд нийцүүлж өөр дууны өнгөөр өөр хоолоогоор ярих ямар ч боломж байхгүй. Нэгт. За хоёр тул та айгүй удаа яриад байна. Жохон хурд яриа гэсэн бэлээ. За энийг би бол айгүй анхааралтай авсан. Ер нь бол жохон хурдтай байх хэрэгтэй юм байна. За сонсогчдоос бол одоо айгүй олон дахин давтагдаж ирээд байгаа учраас шүлсний асуудал хурдтай ярих тал дээр бол би анхаарал ажиллаж явж байгаа. За тэр нэг илүү уруу суугийг юу гэмдэ айгүй тийм таны дууны өнгө амир нэг тийм зуурсан нэг тийм хамраараа гуншаад байгаа юм шиг яриад байна гэдэгжсэн. Тэгээ миний бол одоо байгаа байдал одоо энэ учраас тийм ээ миний одоо байгаль ихэс заяасан миний дууны өнгөний учраас би бол одоо энийг засах ямарч боломж байхгүй. Өөрийнхөө дууны өнгө ямар байна тэргүүрээ л ярьж хүргэн шүү дээ. За бас тэр нэг сайн нэг энэ дэлхийд дахна одоо энэ захин орчныг шуугуулад авах шиг бол 1691 эртээ одоо хуурамчаар уулзаад видео хийгээд одоо нэлээд боллоо шүү дээ. За энэ дугаар дээр болохоор хүмүүс бас битсэн байсан. Та яа худлаа яриад байгаа юм бэ? Наа хүн чинь 38-тай гэсэн шүү дээ. Та 60 настай гэж битсэн байлээ гэдэгжсэн. За энэ дээр бол би худлаа яриаггүй. Яг миний одоо тэр орчуулсан мэдээллийн их сурвалжлаар бол одоо тэр хүнийг 60 настай тэтгэвртэй гарсан. За тэр ариун цэврийн одоо тийм зориултаа тийм компанид ажиллаж хагаад эрүүл мэндийн шаардлагаар ирж тэтгэвртэй гарсан гэж байсан шүү. За тиймээс би одоо юу гэдгийг өөрөө зохиогоод өөрөө санаагаараа тийм ээ нөгөө 38 настай хүнийг бол одоо 60 настай гэж яриаггүй. Ямар мэдээлэл их сурулж байна яг тэрийг л одоо орчуулад та бүхэнд хүргэдэг гэдгийг та бүхэн ойлгоорой. За бас тэр нэг хонхны баярын сэдвтэ тэр нэг видео орсон. За тэр видеон дээр бол хүмүүс хэлсэн байлээ. Ганцхан зураг оруулаад ямар удаан ярьдаг юм бэ? Ийм байдлаар контент хийж мөнгө олохгүй. Ямар даварцсан юм бэ энэ төр гэдгсэн байлээ. За ер нь ингээд нэг хүний ер нь юмыг нь шүүмжлэх айгүй амархан байдаг байхгүй юу те. Тэгээ яг яагаад энэ хүн ингэж үг гэдэг бодоод үзвэл бас их юу байдаг ойлгох боломж байдаг шүү. За тэр хонхны баярын сэдв дээр болохоор ерөөсөө тэр надад ерөөсөө зураг олдоогүй интернетээс. Ерөөсө зураг хайгаад олдохгүйсэн. За тэгээд байсан зургийг би олоод ерөөсө тэрийг тавиад ингээд яриа явцсан байгаа. За би одоо ямар нэгэн байлаа програм ашиглаад тийм ээ одоо тэр нэг кино зураглал маягаар хийх одоо тийм чадваргүй боломжгүй учраас би тэрэн дээр бол одоо зохиомжлоор ингээд нэг Google-ийн кино шиг юм зураглал бол хийж чадаагүй байгаа шүү. За зарим нь болохоор наажаа шал худлаа түүх байна штэ. Яагаад ингээд зохиож яриад байгаа юм бэ? Чи битгий ингээд худлаа ярьж юм зохиогооч гэдэгжсэн. За миний бэлдсэн одоо энэ за би ч одоо YouTube-оор болоо жил гарan болж байна. За нэг 120 орчим видео орсон байх гэж бодож байна. За тэгэхэд энэ дунд би өөрөө нэг зохиогоод ярьсан ч юм уу хүний тархийг нэг угаач. За энд нэрт худлаа ярьчих гэсэн нэг ширхэгч видео байхгүй. Би дандаа интернет юм уу захин одоо орчноос тийм ээ. Энэ тентгийн мэдээллийн сувгуудаас видеонуудыг олоод тэгээд тэрийг танд орчуулж хүргэдэг байгаа шүү. Тэрнээс би одоо юу гэдэг зохиогоод худлаа яриад юм байхгүй. За магадгүй одоо тэр хонхны үеийн сэдв Америк зүгээр домог болцсон яриа байж болно. Бодит яриа биш ч байж болно. Үнэн байсан ч байж болно. Ямар ч байсан л би одоо тэрийг YouTube-ээс орчуулаад та бүхэндээ хүргэсэн гэсэн үгэ. За за маш их талархлын мессежүүд айгүй хэрсэн байсан. Одоо амжилт хүсье. Үнэхээр сайхан ярьж байгаа. Монголоор ийм сайхан цэвэр ярьж байгаад баярлж байна. За дууны өнгө бол сайхан шүү, гоё шүү. Тийм ээ. За зарим хүн бол дууны өнгөө мэн үзий ядгал зарим нэгэнд таалагдсан байлаа. За ингээд одоо дэмжиж байна. Цаашдаа ингээд одоо тасралтгүй яваараа гэд ингээд маш их урмын үг өгсөн. Маш гоё сайхан үг хэлсэн. Намайг дэмжсэн. Тэгээ бас нэг зүрхний эможи дарсан. Та бүхэнд одоо маш их баярлалаа. Намайг дэмжиж байгаад баярлалаа. Та бүхний одоо хэлсэн үг бүр тийм ээ. Надад ингэж урам зориг болж би одоо цаашдаа ингэж ирч хүчийг авч тийм ээ. Бас намайг ингэж дэмжээд бас хайрлаад хүндлээ сонсдог хүмүүс байдгийм байна гэж бодох маш гоё байдаг. За зарим хүмүүс болохоор миний тэр нэг
Бараг нилээд анхны видеонуудыг сонсоод аягүй их голсон байлээ. За би энэ дээр бол юусоо юу яахгүй одоо тэр хүмүүсийг буруутгахгүй. Яагаад гэхээр би бол өөрийгөө одоо жил гарan болж байна. Би 120 орчим видео YouTube руу бэлдэж оруулсан. За би өөрийгөө бол одоо л нэг YouTuber болох зах зугтаа хүрж ийн гэж би өөрийгөө бодож байгаа. Тэгэхэд бол одоо тэр сонсогчд гэлтгүй одоо би өөрөө бараг тэр жилийн өмнө хийжсэн ч юм уу. Тэр анхны оруулж исэн тэр видеонуудаа сонсоход бол надад бол үнэхээр инээдтэй байдаг. Би бүр ингэ delete хийгээд арилгачмаар байдаг. Ер нь бол одоо миний энэ хийсэн бүх видеонууд хизээч одоо би тийм сэтгэл хангалуун байж байгаагүй хизээч тийм ханамжийг авч байгаагүй дандаа л дутагдaltaй дандаа л алдаатай байж идэг. Тэр хүн гэдэг чинь угаасаа л төгс биш шүү дээ тийм үү бид нар одоо төгс байх юм бол энэ дэлхий дээр төрөл авахгүй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр би бол одоо төгс хүн биш ээ. Тэгээ аль болохоор л хичээдэг чармаадаг одоо суралцаал ингээл явж гин. Тэгээ мэдээж та бүхэн намайг ингээд тоод сонсон маш их баярлалаа. Чанаргүй контентууд оруулж байхад одоо энэ бүхнийг сонсоо лайк дараад айгүй олон 100,000 үзэлт авсан байсан. Үнэхээр та бүхэнд одоо баярлж явдаг шүү гэж хэлмээр байна. За өөр юу гэхээр тий илүү хуруу гэж ямар утгатай үг юм бэ? Яагаад сувга илүү хуруу гэж нэрлсэн бэ гэдээ айгүй олон хүмүүс асуусан байлээ. За ер нь одоо илүү хуруутай хүн байдаг тийм ээ. Хүн гартаа 5 хуруутай бол одоо 6 хуруу ургацсан хүн байдаг шүү дээ тий. Тэгэхээр мэдээж эн чинь нөгөө нэг байгалийн одоо нөгөө гажуудал болчиход байна шүү дээ 6 хуруу гэдэг бол. За тэгэхээр яг хөө энэ тэнд яг хөө би одоо YouTube сувгтай болно гэж аягүй бодж л байсан л да. Тэгээ ямар нэр өгөх үү, яах уу гэд ингээд нэг 2 жил гарan бодож явж байгаад тэгээд нэг өдөр нэг бааныхын өрөөгөө цэвэрлж жагаад нэг илүү уруу гэд нэг нэр өгөө гэд аягүй орж ирж байсан. Тэгээ яагаад вэ гэхээр энэ нэр нь би ингээд энэ тент нэг хүн амьтантай яриа өдөх ч юм уу, юм ярих ч юм уу, за эсвэл одоо үзэл бодлын хэмжээнд ч юм уу, дандаа нэг хүний илүү уруу шиг ад үзэгдэж явдаг тийм төрлийн хүн байхгүй юу? Ер нь л намайг ойлгодог, хүлээж авдаг хүмүүс тун цөөхөндөө. За яг хөө тэр утгаараа өөрийгөө ч юм уу, өөрийнхөө одоо үзэл бодол төр толгой тархихыг дүгнээд ч юм уу, те өөрийгөө нэг шүүмжилсэндээ ч юм шиг. За би ч нэг ийм л нөхөрдөө гэсэн маягаар бодож илүү уруу гэсэн нэр өгсөн байгаамаа. Тий. Тэгээ илүү уруу гэдэг бол одоо ийм л утгатай нэр шүү. За тэр нэг 92 сүнстэй амьдэрдэг эмээ баха. За би айгүй олон видео оруулсан болохоор яг нэрвийн одоо нэг бүрчлэн санахгүй байна. Тэрний одоо та part 2-ыг хийгээч гэд игсэн байсан. Айгүй их саналууд ирсэн байсан. Үнэхээр гоё байна. Бас нэг ийм сүнс сүнстэй ямар сонин сэт бэ гэд айгүй комментууд ирсэн байна лээ. За тэрнийг одоо би тэр YouTube сувгийг нь бол мэддэг. Дандаа тийм paranormal тийм сүнсхий үзэгдэл янз бүрийн далтын ертөнцийн ярьдаг тийм Америк сувг гэдэг баггүй юу. За тэр сувг руугаа би ороод тэр сувг маань одоо тэр part 2-ыг хийсэн байвал би одоо тэр 92 сүнстэй амьдэрдэг эмээ гэсэн одоо видеоныхоо 2 дугаар хэсгийг бол хийж болно. За тэгэхээр альва юм бол одоо 100% надаас шалтгаалгүй байх нь шүү дээ. Нөгөө мэдээллийг сурулж маань оруулсан байна үгүй ээ. Тэр хаа байна гэдгийг нөгөө ирж хайж олж иж оруулдаг учраас би өөрөө тэр гимт хэргийг үйлдсэн ч юм уу тэр гимт хэрэг дээр ажилласан мөрдөн байцаагч биш учраас надаас ерөөсөө шалтгаалдаггүй байгаа шүү. Тийм. За комент хэсгийг болохоор хүмүүс бас аюу хэлсэн байсан. Комент бичгээр ерөөсөө гарч ирэхгүй байна. Та ингээд мэдээлэл хийгээд коммент одоо ингээд чөлөөтэй бичдэг болгосон байсан. Яагаад ингэж бичсэн комент гарч ирэхгүй байна гэж тэгжсэн. За YouTube-ээс бол өөрөө ер нь нэг тийм шаардлага ирдэг л дээ. Олон нийтийг зочирдуулсан маш муухай бүдүүлэг үг хэллэх одоо хэрэгэлсэн комментуудыг одоо тийм ээ олон нийтэд харагдуулахгүй байж байгаад устгах. За тэр болгоныг шууд чөлөөтэй нийтлэхгүй байх гэсэн дүрм хуультай байдаг. За тийм учраас би өөрөө одоо ирсэн комментуудыг шүүж байгаад approve хийгээд харагдуулаад устгахыг устгаад явдаг шүү. За магадгүй таны бичсэн коммент олон нийтэд харагдахгүй байгавал бүдүүлэг үг хэрэгэлсэн комментууд бол маш их байлээ. За намайг бол одоо нөгөө нэг им чоны нэрлдэг нэг гээ үсгэр гэсэн хараал байдаг шүү дээ. Тэрүүгээр айгүй хараасан байсан. За эсвэл одоо нөгөө миний хийсэн видео подкастыг тийм ээ одоо тэр халуурчныг илтгэв дээр тэр харааж зүгсэн байсан. За бас тэр нөгөө юунууд шүү дээ. Нөгөө ямар үндэсний тухай байлаа би бас нөгөө нэг саяхан хийсэндээ. Тэгэхээр тэрийг болохоор хятадын одоо энэ засгийн газар ч гэдэм одоо хятад хятадуудыг амар хэлдэг дээр хараасан байсан гэдэг. Иймэрхүү юм дээр бид нар их ёс зүйтэй харьцуулах зүгээр байдаг. Ямарваа нэгэн юмд мэдээж бид нар одоо игдүү хурж дургу хурж байгаа ч гэсэн та тэрийг хараал маягаар ч юм уу бусдыг одоо хит айхзар бүдүүлгээр дормжлон маягаар одоо илэрхийлж болохгүй гэсэн одоо тийм сануулга YouTube байдаг байхгүй юу. За тийм болохоор одоо хэрвээ та бүдүүлэг үг хэрэглэх юм бол таны коммент бол илүү уруусаа гарч ирэхгүй нэ гэдгийг ойлгоод авчвал зүгээр байдаг. За тийм мэдээж коммент хэсэг дээр та бүхнийг илдэг байгаарай гэж хүсье. За мэдээж нөхөрсөг сувгийг илүү сайн болгох гэсэн за хамтран ажиллахыг хүсдэг ч юм уу. За тиймэрхүү одоо саналуудыг би одоо маш сайн хүлээж авч байгаа амнаа гэдэг хэлмээр байна. За та ерөөсөө юу байна? Айгу удаан байна. Яагаад ингэ видеонууд ч удаад байна? Амар удаан хүлээлээ гэж тэгсэн комментууд бас ирсэн байсан. За би өөрөө
нөгөө ганц би ээж учраас ингээд амьдралынхаа бүх юмыг л өөрөө ингээд хийдэг, хариуцдаг, авч явдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр ингээд би та бүхэндээ юу гэдэг нь 7 хоног болгоны би нэгд өдөр видео оруулна гэдээ амлж юусоо чадахгүй. Яг тэр ингээд амьдралын гинтийн янз бүрийн асуудал гардаг байхгүй. Тэгээ тэр болгон дээр чинь би ингээд нөгөө юмаа зохицуулах гал ингээд явсаар хагаад ингээд хугацаа алдчихдаг. Тэгвэл би бол өөртөө ингээд аюу шаардлага тавиад явж байгаа. Одоо би 7 хоногт доор хаяад нэг за бүр болохгүй би 2 видео оруулаад явнаа гэсэн шаардлага бол тавьж байгаа. Хичээж байгаа шүү. Энэ тал дээр бол анхаарч байгаа гэдгээ та бүхэнд хэлмээр байна. За өөр одоо тийм та хужаа юу гэд надад айгүйх тийм асуулт ирсэн байсан. Та эрлий зүү, хужаа юу, та өвөр Монгол уу, та ямар сонио аялгаар ярьд юм бэ? Таныг бол монгол хүн гэж хэлэхээргүй юм байна гэдэгжсэн. За би бол одоо Монголд төрж өссөн. Би Дарханд төрсөн. За тэгээд 10 жилээ 8 дугаар ангиас хотод орж ирээд хотод 10 жилээ төгсөөд энд лекцээ сургууль сурж байгаа. Тэгээд сургуулаа хаяад гадагшаа ингээд англи хэлний сургуульд яваад ирсэн байгаа. За тэгэхээр юу гэдэм би одоо 38 настай гэдэг чинь ихэнх хугацаагаа л би Монголд өнгөрүүлсэн амьдралынхаа. Тэгээ би монгол хүн надад одоо миний аав ээж хоёр хоёулаа ар хангаан хүмүүс. За миний өвөө эмээнэр бас ар хангаан. За ингээд нэг 3 4 үеэ яриад явах юм бол манай одоо тэр өвгцгийн үеийнхэн бол энэ хөвсгөл нутгаас бол гаралтай болж ирдэг. За ингээд ойрын одоо энэ 3 4 үед бол ямар ч байсан хятад хүнтэй суусан, хятад хүнээс одоо төрсэн ирлийцэрсэн тийм юм бол одоогоор бол одоо миний удам сударт бол алгаа нэгт. За хоёрт бол би өөрөө тодорхой хэмжээний үнцрэг үзэлтэй хүн болгоны дэж үнцрэг үзэл байх ёстой шүү дээ. Би ч монгол хүн учраас. Гэхдээ хэтрүүлээд байх хэрэггүй. Би хүнийг юу гэдгийг чи хужаа, чи хятад, чи Япон, чи Америк, чи Орос гэдэг айгүй дургу. Хүнийг хүн гэдэг үүднээс нь бол аваад үзэх ёстой гэж боддог. Нэгт хоёрт бол мэдээж тэр чинь одоо хэлний ялгаа, ёс соёлын ялгаа байгаа шүү дээ. Тийм тэрээр нь л авч үзсийг ер нь хэлүүд үздэг байгаа шүү. Тэгээд тэр хүмүүсийгээс би бас буруутгамааргүй байна. Ер нь намайг одоо хятадын хотуудад явж идэг ч юм уу, өөр гадаад орны дээр Азийн орнууд явж байгаа. Намайг бол ерөөсө дандаа Солонгос уу, та Япон уу, та Хятад уу гэд ерөөсө дандаа тэгж хэлдэг. Тэгвэл би монгол штэ гэхээр гээ зарим одоо миний адир Америк танилуд хүртэл намайг чамааг бол тийм ээ нэстэ хизээч монгол хүн гэж хэлэхгүй чи өстө солонгос хүмшгэл царайтай энэ. Зарим солонгос хүмүүс хүртэл намайг чи солонгос уу, чи ямар солонгостой адилхан ээж авч солонгос уу гэдэгдэг. За тэгээ ямар ч байсан миний одоо энэ 3 4 үеийн удамд бол солонгос хүн алга, Япон хүн алга, Хятад хүн алга ямар ч байсан монголчууд байна. Тэгээ би одоо яагаад ийм очлоо. Яагаад ийм одоо ийм Азийн орнуудын тийм ээ Монголоос бусад өөр хүний царайтай адилхан харагдаад байгаа бол үнэхээр мэдэхгүй байна. Ээж хоёрын генийг аваад төрсөн нь одоо ийм байна. За магадгүй яагаад над шиг ийм царайтай монгол хүн байж болохгүй гэж тийм үстэй. Тэгээ тэгж хэлмээр байна. За өөр чин тий. Өөр болохоор хүмүүс хэлжсэн л да энэ илүү өөрөө сууг ингээ хаагдасаа гэж хүсэж байна. Ийм гачин юм хийжээд энэ одоо ингээ 50 мянган захиалагчтай тийм ээ сабскрайбтай яаж явж чадж байна. Ингэж явахгүй мохгүй гэдэг ингээ аюух битсэн байсан л да. 20 гаруй насны дүүнэр байлээ. За яг тэдрийг би бол ойлгож байгаа. За юу яа нэг ийм олон улсын судалгаа байдаг юм байна л да. Та ингээ ютубер болох гэж байгаа бол энэ ч одоо нэг төрлийн мэрэгжил ажил болчиход байна л да. Энэ олон улсын одоо энэ цахим ертөнц хөгжсөн өнөөгийн одоо нийгэмдийн чинь ажил болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр ингэсэн байт юм байна. Та яг өөрийгөө ингэж ютубер болсон гэж үзэх юм бол эхлээд та дор хаяж YouTube сувг руу 100 контент тийм ээ 100 видеог оруулж хийх ёстой юм байна. За 100 видео орчиг. За тэрний дараагаас бол та өөрийгөө тийм ээ одоо нөгөө юу гэдэг ихтэй сургуулийн 4-р курсээ төгслөө шүү гэдэг шиг та өөрийгөө за одоо би нэг ютубер болж байгаа юм байна шүү. Одоо би юмны зах зух энэ ертөнцид тийм ээ энэ захим ертөнцид яа дийдин гэдэг. Одоо би мэдэрч эхэлж шүү гэх ёстой гэсэн тийм судалгаа байт юм байна. Тэгэхээр би ч гэсэн одоо нэг дөнгөж 120 гаруй видео оруулаад явж байгаа. Би ч гэсэн өөрийгөө бол одоо мундаг ютубер гэж хизээж бодож байгаагүй. Олонний танил болъё гэж бодож байгаагүй. Маш дуртай хүсэд хийсэн учраас энэ талын сэдвийг ярьж ерөөсө хийгээ явж исэн. Тэгээд өмнөх контентуудыг бол одоо тэр шүүмжилж байгаа хүмүүсийг би бол одоо шүүмжлэлийг маш сайхан хүлээж авнаа. Угаасаа өөрийгөө би ерөөсө болохгүй байгаа, айгүй дутуу байгаа, стонерл гэж бодож явдгаас хизээж тэр хийсэн контентуудаа би сэтгэл хангалуун байгаагүй шүү. Ер нь дандаа л нэг алдаатай, дандаа л нэг дутагдaltaй тийм байгаад исэн. Тэгэхээр би бол одооноос нэг YouTube-ийн нэг дүр орж тийм ээ зах цухаас нэг сэжүүрээс нь атгаж авч яана л гэж өөрийгөө ерөн сүүлийн үед их дүгнээд байгаа гэж хэлмээр байна. За зарим хүмүүс болохоор их тийм янз бүрийн тийм хачин гоё сэдвийг та оруулсан байлаа. Үүн дээр их айгүйх гоё юу баярлж байна. Их сурвалжаа та хаанаас авдаг вэ? Та хаанаас иймэрхүү юм оруулаад байна гэдэгжсэн. Ерөөсөө л интернетээс л олдог.
Тий. Тэрнээс бол би юм зохиогоо ч юм уу нэг хүнээс ч юм уу хэргийн материал аваад те ингээд хийдгүү байгаа дандаа л одоо интернетээс өөрөө хайж олж ин бүхний хийдгээ. За тэгээ яагаад ийм шийдвэр сонгоод идэм бэ гэхээр юу гэдэм дэ өөрөө л за энийг хийд юм уу энэ миний сонирхлыг татчихын те. За энэ хүмүүст одоо хүрх юм болов уу гэд эсвэл өөрөө ингээд нэг хүсээд тэр хэрэгт ингээд аюух дурлаад одоо судлах дуртай болохоор тухайн тэр контентуудыг одоо сонгож орчуулж та бүхэндээ хүргэдэг байгаа шүү. За бас нэг хит хитэн нөгөө нэг өөрийнх нь царайгаа харуулсан би видеонуудыг бас оруулсан байсан. За тэрүүн дээр болохоор хүмүүс намайг амар тэгсэн бэлээ. Таны ч өстө нэрэ тайрмал өстэй бүдөө авгаад 40 гарцсан хүн гэж бодсон чи айгүй залуухан хүн байсан бэлээ гэдэг айгүй тэгжсэн. Тэгэхээр би бол хүнийг нэг тийм юу гэдэг чи 40 настай чи 50 настай хөгшин авгаа могоо гэж яриад айгүй дургу. Би одоо 38 настай 2 жилийн дараа би өөс 40 хүрлээ. Тэр яг ер нь нас бол тоо гэдэг чинь үнэн шүү дээ. Надад бол одоо зүгээр юу гэдэг миний ээж шиг найз мэйзүүд ч юм уу хэдэн насаар ах ихш найзууд бол зөндөө байдаг. Тэгэд хүмүүстэй чинь ах ихш хүнтэй найзлах тусам айгүй гоё байдаг байхгүй. Тэд нар чинь насаараа биднээс ах үзэж тулсан юмараа айгүй ихтэй айгүй гоё хүлээстэй зөөлөн сургамжтай ч юм уу. Ер нь ингээ найзаа явахад айгүй гоё түшигтэй айгүй гоё байдаг. Тэгэхээр би хүнийг юу гэдэг нэг 40 50 гарцсан авгаа гэж хэлэх дурггүй. Тийм учраас бас манай залуучууд бас зарим үгэн дээрээ одоо бие гоё авч явах соёл тийм ээ. Бас хүнийг бас нэг тийм өөрөө 40 нас хүрэхгүй юм шиг өөрөө 50 нас хүрэхгүй юм шиг битгий хүнийг тийм хөгшин авгаа мавгаа гэж ярьж байгаарэ гэж одоо хэлье. Энэ бол 40 нас одоо 40 гараад дөнгөж амьдрал эхэлдэг гэсэн үг байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр бол би ч одоо бас 10 эдтэй байхдаа 40 настай хүнийг их л хөвшин гэж бодож байсан шүү дээ. Одоо би ингээ 38-д 40 хүрэх чинь гэхэд бол одоо надад бол өстө хүний идэр гоё нас юм байна л гэсэн бодол бол тий тийм л мэдрэмж төрж байгаа. За зарим нэг хүмүүс намайг дүрсээ харуулж ярьснаас хойш ингээ Улаанбаатар хотод энэ тэнд явж байгаа. Төө та Монголд амьдардаг байсан юм өө таныг сонсдгоо гэд ингээ айгүйх юу яжсэн ярьж исэн хүмүүс. Тэгээд ингээ хүн намайг танихаар бас их сонирхол үйд юм байл л да. Айгүй гоё л байсан л та тий. Тэгээ би бол Монголд амьдардаг, Улаанбаатар хотод амьдардаг тий. Тэгээд зарим хүмүүс болохоор ингээ уушин газар мазар таарж маршил өө би таны фэн мэн гэл ингээ тэрж авч уул тий. Тэгээ би яг тэр үед нэг юм дээр амар харамсаа. Юу гэхээр ер нь би анх ингээд энэ YouTube сувгийг хийгээд нээхдээ ерөөс олонний танил болчих Монголд нэг хүмүүс танигдчихъя гэж хизээж бодож байгаагүй. Өөрөө зүгээр нэг ийм юу гэдэг ийм сувгтай болох юм радионы чиглэлийн ч юм уу тийм мэдээ бэлтгэх юм айгу дуртай байсан багасаа хоёрт бол өөрөө юм гимт хэрэг яагаад гимт хэрэг гардыг яагаад аллах үүсдэг яагаад алуучныг барьдیں۔ За тэр нөгөө шинжээчийн ажиллаж их гоё сонирхол татам шүү дээ. Тэр алуурчин тэр бүх үйл явц процессыг олдог. Тэр нь маш ихээр дурлцсан байсан учраас тэгээ би энэ аллагтай холбоотой дандаа тийм ном зохиол аяг уншдаг хүүхэд байсан. Тэгээ тийм юмд л одоо багасаа сонирхолтой байсан. Тэгээ тэрийгэл хий одоо чаддаг юм аа хүмүүс түргээ чаддаг юм аа одоо ингэж хийж бүтээлч байх ёстой юм гэж бодсон учраас хийж исэн. Тэгсэн чинь ингээд нэг мэдсэн чинь бас яг ингээд хүмүүс таньж манайд ингээд тахаар бас нөгөө талаасаа над бол аяг эвгүй байсан. Яагаад гэх юм амар тайван ч явж болохгүй те. Одоо ингээд нэг сэгсэгээл явж өлөө эн чинь нөгөө нэг ютубер штэ энд ингээд сэгсэгээл юм гачил царайтай явж ингээд хүмүүс ч янз бүр штэ ингээд тийм байдлаар би бас өөрийгөө ингээд ил гаргасан аяг харамссан. За буруу юм ийц юм байна даа л гэж би бодсон тий. За тэр ч яг нэг тийм юм болсон. За өөр зүйл гэвэл тийм зарим хүмүүс болохоор тэгсэн байсан. Та ингээд мэдээж юмыг амар их нуршиж яриад байна ихчээ. Яагаад ингээд олон дахин юмыг ингээд нуршаад байгаа юм бэ гэдэг жисэн. За энүүн дээр болохоор би нэг юм хэлмээр байна. Ер нь YouTube ч өөрөө одоо телевизийг орлох зорилготой гарч ирсэн платформ баггүй юу? Тий. Одоо энэ олон улсад тий. Тэгэхээр ер нь YouTube-ийн одоо энэ бэлдэж оруулж байгаа энэ контентууд, видеонууд, энэ подкастууд бүгдээрээ ер нь 30 минут буюу түүнээс дээш байвал энэ YouTube энэ алгоритмын цаанаас аягүй их дэмждэг гэсэн үг. Аягүй их одоо олон хүмүүст улам ингэж хүргэдэг. Одоо олон хүний одоо дэлгэсэн дээр гарч ирдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ YouTube контент, видео, подкастууд айл болох урт байх тусмаа сайн байдаг шүү. Хэрвээ та одоо би бол сүүлийн үед аягүй богныг оруулаад байгаа шнэ 20 минут, 17 минут, 15 минут гэдэг. Хэрвээ миний хийгээд байгаа тэр 20 минутын контентыг та тогтод сууж сонсож чадахгүй бол дэндүү нуршуу санагдаад байгаа бол та зүгээр одоо юу гэдэг Instagram-ын short эсвэл Instagram-ын reel тийм ээ, Facebook, Instagram-ын reel-үүд YouTube short-ус та мэдээлэл авах боломжтой. Энд чинь өөрөө мэдээллийн одоо хоёр өөр юу болчоод байна л да төрөл тийм ээ. Асар богино хугацаанд маш их мэдээллийг авах гэж бол та зүгээр reel short үз. YouTube контент, подкаст, видео гэдэг бол одоо тэр урт хугацааны туршид та сайхан тухалд суугаа, сонсоо, тэрэнд ингээ орохыг хэлж байгаа болохоос нэг ийм биш шүү дээ, тийм ээ. Тэгээ ийм тал дээр байгаа шүү. Тэгэхээр ер нь бол би хүмүүсийг бас нэг чөлөө цагаараа ч юм уу, жолоо оройд явж байхдаа ч юм уу, ганцаараа нэг ажиллаа ингээд боломжтой одоо юм сонсоод ажиллах их боломжтой хүмүүс байвал одоо тэр бүхэн сонсдог болов уу гэсэн зориултаар хийдэг гэсэн үг. Тэрнээс та яарал яг яасан юм бол яг юу болсон
яасан бол гэдэг бол одоо илүү уруу сувгийн контентууд тань тохирохгүй л гэсэн санаа байл та. За зарим хүмүүс бол амар үзэн яаж чинь энэ сувг хаагдаасаа өстө гачин ярддаг мэрдэг гэж хэлжсэн. За хэрвээ үнэхээр илүү уруу сувг тань таалагдахгүй бол танд одоо маш их үзэн ядах энерги тийм ээ маш их тийм сөрөг энерги одоо хэцүү зүйлийг танд ингээд мэдрүүлээд бүр үзэн ядаад байгаа бол мэдээж одоо би таныг илүү уруу сувгийг сонсох хэрэггүй зүгээр тэ энэ сувгийг би хармааргүй байна гэсэн тохиргоо хүртэл байдаг шүү дээ YouTube дээр тийм тохиргоон дээр тавиа та subscribe аваад лайк аваад зүгээр л холдох хэрэгтэй. Үнэхээр би одоо миний энерги миний энэ ярьж байгаа стил хэлбэр ярьж байгаа сэдв тань таалагдахгүй таны аазгааг хүлээ дугуй хүчин үргээд энерги чинь үстэй толгой гэж өрөөлгээд байгаа бол ерөөсөө хинч таныг албадахгүй шүү дээ тийм ээ. Одоо маш олон YouTube-рууд ялангуяа сүүлийн үед одоо манай Монгол охтууд маш олон YouTube-рууд бол гарч ирсэн байлээ. Мэдээж тэднээс бол одоо та мэдээлэл авах гинтэргийн төрлөөр одоо сонсох бүрэн боломж бол байгаа шүү гэж хэлмээр байна. За өөр ч одоо юу байх вүлээ? Тий одоо таны их сурвалж юу вэ? Та их сурвалжаа хаанаас авсан бэ? Та наадхаа баримтжуулсан уу, нотолсон уу, та баталсан уу гэдэг ингээ хүмүүс аяуг асуусан байлаа. За юу гэдэг ер нь энэ англи хэл дээр байд юм уу? Англи хэлтэй энэ дэлхийн улс орнуудын хэмжээнд бол одоо өнөөдрийн миний ярьсан нэг гэмт хэргийн кейс байлаа гэхэд хэдэн зуун YouTube руу тэр кейсийг бэлдэж оруулсан байдаг. За тэр дунд дээр кейсийн одоо юу гэдэг нэг цаг хугацааны алдаа ч юм уу нэг ганц хоёр одоо өнөөдөр сая ярьлаа шүү дээ тэр 60 настай хүн 38 настай хүн байсан мэлээ. Энэ зэргийн алдаа ерөөсөө гараад идэм билээ аюу сон. Яг гэвэл тэр олон зуун мянган YouTube руу хийгээд байгаа учраас би одоо тэдрээс нэгийг л барьж аваад орчуулад та бүхэндээ хүргэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдэг нэг Монгол улсын хуулийн дагуу ч юм уу амар сериосны те би энийг баталж гин би энэ гэмт хэргийг хариуцаж аавна би энэ үннийг батлна гэсэн юм бол байхгүй шүү дээ. Тийм үү? Одоо захин мэдээ гэдэг чинь ерөөсөө ийм л байдаг. Би нэг контентыг олж авдаг тэрийг орчуулаад та бүхэнд хүргэж байгаа болохоос би тэр бүхний цаана хариуцлага үүрнэ. Би одоо тэр хэрэг дээр ч юм уу тэр одоо мэдээллийг сурвалжийг би одоо тэгэж хуулийн дагуу батлан дааж гаргасан хариуцж байгаа хүн биш учраас та яагаад худлаа яриад байгаа юм бэ? Та яг үнэн үү мэдээний их сурвалж баталгаатай юу гэж ярих хэрэггүй. YouTube бол угаасаа олон сая YouTube-рууд өдөрт хэдэн сая видео YouTube руу оруулж янз бүрийн одоо контент гэмт хэрэг бүх чиглэлээр бол бэлдэж оруулдаг байгаа шүү гэж хэлмээр байна. За ингээд ерөнхийдөө бол бүх үзэгчдийнхаа ирсэн комент хэсэгт бол би бол ингээ хариулаад явчлаа гэж бодож байна. За мэдээж та бүхнийг одоо энэ илүү өрөө сувг дээр ч юм уу за өөр одоо манай Монголын янз бүрийн YouTube сувгууд байгаа шүү. Тэгээ энэ бүхэн дээр комент бичихдээ ямар нэгэн улс орон улс төр хүнийг одоо маш бүдүүлэг хэл амаар доромжилсан комментиг бити бичиж байгаараа. Энийг бол YouTube цаанаас нэг дэмжидэггүй юм байна. За бид нар бол одоо тэр Google AdSense гэдэг программын хүрээнд мөнгө олж татвар төлж за тэр хуулийнхаа дагуу захирагдаж явдаг. Тэгээ YouTube-рууд гэдэг бол одоо хүссэн видеогоо оруулаад хүссэн зургаа нийтлээд хүссэн үгээ танд хэлж болдоггүй. Цаанаас нь ингээ хориотой зүйл байдаг. Бид тэр хуулийнхын дагуу ерөөсөө ингээ захирагдаж явдаг байгаа шүү. За тэгээ мэдээж бол YouTube сувгийн одоо контентуудыг улам илүү чанартай, улам илүү аятайхан болгох талаар би хичээж байгаа, зүтгэж байгаа. За ингээд одоо тэр зөв шаардлагуудыг би хүлээж аваа. Цааш одоо юмаа сайхан жигдрүүлээ засаад явах болно. За ингээд ерөөдөө үзэгчдээс ирсэн бүх шаардлага, асуултууд ингээ хариулсан гэж үзэж байна. За ингээ хүлээн авсан та бүхэндээ маш их баярлалаа.